Монголчуудын шавь сургуулиар багш бэлтгэж ирсэн мянган жилийн түүхэн уламжлалыг залгамжлан авч яваа Монгол улсын боловсролын их сургууль нь багшлах хүн хүчний нөөцийг бүрдүүлэх, чанаржуулахад 160-д хувь нэмэр оруулсаар ирсэн билээ. Идэвхтэй 500 гаруй эрдэмтэн багштай 14,000 гаруй оюутан суралцагчтай үндэсний хэмжээний их сургууль болон өргөжин бэхжсэн байна. Монгол улсын боловсролын их сургууль үеийн эрдэмтэн мэргэдийг бэлтгэж ирсэн оюуны эрдэмийн их уурхай энэ жил 65 жилийн ойтойгоо залгаж байна. Төгсөгчд, эрдэмтэн багш нар, оюутан сурагчид та бүхэндээ Монгол улсын боловсролын их сургууль үүсгэн байгуулагдсны 65 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Монгол улсын боловсролын их сургуулийн болон багш боловсролын шинжилгээг нийгмийн цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн амжилттай хэрэгжүүлж байна. Боловсролын салбарын шинжилэлтийн хүрээнд бүтцийн өөрчлөлт хийж 12 бүрэлдэхүүн сургуулийг 5 сургууль болгон томцогсон нэгжид шилжүүллээ. Тус сургууль нь сургалт, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, эдийн засаг, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирлуудын ажлын албад тус-тусын чиглэлээр удирдлага, зохион байгуулалтыг гардан хэрэгжүүлж байна. Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирлын ажлын алба. Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн захирлын ажлын алба нь эрдэм шинжилгээний алба, номын сан гэсэн үндсэн бүтцтэйгээр ажилладаг. Монгол улсын боловсролын их сургуулийн шинжилэл, бүтцийн өөрчлөлтийн үр дүнд эрдэм шинжилгээний алба 2014 оны 8 дугаар сарын 18-нд байгуулагдсан. Тус алба нь Монгол улсын боловсролын их сургуулийг хөгжүүлэх, мастер төлөвлөгөөтэй нийцүүлэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын нэгдсэн бодлого боловсруулж, багш, оюутны эрдэм шинжилгээний ажлын үр өгөөжийг дээшлүүлэх, эрдэмийн бүтээл төрөх ажлыг дэмжих, эрдэмийн цолтой багш ажилтны хувийг нэмэгдүүлэх, дотоод гадаадын хамтын ажиллагаа
харилцаа холбоог өргөжүүлэх зэрэг ажлыг удирдлах, зохицуулалтаар хангах зорилт тавин ажиллаж байна. Түүнчлэн шинэ мэдлэгийг бий болгох, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн төсөл хэрэгжүүлэх, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, бүрэлдэхүүн сургуулиудад хэрэгжүүлэх, бакалавр, магистрант, докторантуудын мэргэжлийн хичээлийн сургалтыг тэдний судалгааны ажилтай уялдуулах, практикт дэвшигдэж байгаа тулгамдсан асуудалд судалгааны ажлыг чиглүүлэх үүднээс суралцагчдын дунд жилгүүр эрдэм шинжилгээний бага хурал, магистрант, докторантуудын онлын их семинар, хэлэлцүүлэг явуулах ажлыг төлөвлөн зохион байгуулж байна. Монгол Улсын боловсролын их сургуулийн номын сан 1951 оны 2 дугаар сард засгийн газрын номын сангаас 2000 ном шилжүүлэн авч үйл ажиллагаагаа эхэлснээр одоогийн Монгол Улсын боловсролын их сургуулийн номын сангийн суурь тавигдсан байдгийн орчин үеийн номын сангийн үйл ажиллагаанд шилжих эхлэл болж номын сангийн автоматжуулалтын Live through Unit version програм хангамжийг үйл ажиллагаанд нэвтрүүлэн номыг электрон каталогт оруулах, олон улсын DDC ангиллаар номоо ангилах ажлыг гүйцэтгэж номын сангийн үйлчилгээ бүрэн автомат болсон юм. Номын сан нь тус сургуулийн хамгийн том материалыг бааз бөгөөд сургуулийн оюутан, магистрант, докторант, багш, ажилтан, албан хаагчдад хүрч үйлчлэхийн тулд номын бүтэц бүрэлдэхүүний байдлыг харгалзан 5 салбар фондод ангилан хувааж уншигч судлаачдад үйлчилж байна. Магистрийн болон докторийн бүтээлийг цахим хэлбэрт оруулах ажил хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар 1800 орчим магистрийн бүтээлийн цахим сан үүсгээд байна. Сургалт хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирлын ажлын алба. Энэхүү сургалтын иж бүрэн шинжилгээг сургалт хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал доктор Тамираар ахлуулсан ажлын алба хариуцсан ажиллаж байна. Тус албаны бүрэлдэхүүнд Монгол Улсын боловсролын их сургуулийн бакалаврын болон төгсөлтийн дараах сургалтын бодлого, төлөвлөлтийг зохицуулах, хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын зохион байгуулалтыг нэгдсэн удирдлагаар хангах, бүртгэл мэдээлэл, хөгжлийн асуудал эрхэлсэн төв алба болох хөтөлбөрийн нэгдсэн алба, оюутанд үйлчлэх албууд ажиллаж, сургалтын үйлчилгээг иж бүрэн чанартай зохион байгуулсны үр дүнд дээрх шинжилэлтүүдийг богино хугацаанд гүйцэтгэж чадсан билээ. Сургуулийн орчин, нөхцөл, оюутны суралцах, амьдрах, таатай орчныг бүрдүүлж байдаг гол алба нь эдийн засаг, хамтын ажиллагааны захирлын ажлын алба юм. Тус ажлын алба нь инновац, үйлдвэрлэлийн алба, санхүүгийн нэгдсэн алба, нэгдсэн хангамж, нийтлэг үйлчилгээний алба гэсэн үндсэн бүтэцтэйгээр багш нарт үйлчилгээг чанартай хүргэхийн төлөө хичээн ажиллаж байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд хичээлийн бүх байр, оюутны байрны засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд гаргаснаас гадна хичээлийн төв байрны өргөтгөлийг хийж, хурлын танхим, хичээлийн өрөө, оюутны үйлчилгээний төвийг тогтчуулан оюутан, багш нарт сурч ажиллах таатай орчныг бүрэн хангаж ажиллаж байна. Математик, байгалийн ухааны сургууль. Доктор, дэд профессор Алтан гоо захиралтай математик, байгалийн ухааны сургууль нь математикийн тэнхим, математик, байгалийн ухааны сургалт заах арга зүйн тэнхим, мэдээлэл зүйн тэнхим, биологийн тэнхим, газар зүйн тэнхим, физикийн тэнхимтэй бөгөөд 88 үндсэн багш, хөтөлбөрийн албаны 9 ажилтан, үйлчилгээний 29 ажилтнтай сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулж байна. Өөрийн бүрэлдэхүүндээ лаборатори 104-р сургуулийг байгуулж байсан түүхтэй бөгөөд Баянгол дүүргийн 77-р сургуульд багшийн сонгоны анги хичээллүүлж ирээдүйн багш нарыг сурагч ахуйгаас нь бэлтгэхэд ихээхэн анхаарч ирсэн билээ. Энэхүү түүхэн уламжлалдаа тулгуурлан 2014 оноос 2015 оны хичээлийн жилд гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургуулийг нээсэн бөгөөд өнөөдөр 1-ээс 12 дугаар ангид 160 гаруй сурагчид хичээллэж математик, байгалийн ухаан, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалтыг зохион байгуулж байна. Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль. Бүтцийн өөрчлөлтөөр Монгол судлалын сургууль
түүх нийгмийн ухааны сургууль, гадаад хэлний сургуулийг нэгтгэж, нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийг байгуулж, 2014 оноос Монгол хэл шинжилэл, утга зохиол, сэтгүүл зүй, нийгмийн ухаан, түүх, орос хэл, дорн дахины хэл зохиол, англи, герман хэл, арга зүйн гэсэн 7 тэнхим, гадаад хэл, монгол судлалын 2 төвтэйгээр сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа эрхлэн ажиллаж байна. Тус сургуулийн захирлаар доктор, профессор, бадбаатар ажиллаж байна. Гадаад харилцаагаа өргөжүүлэх, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн 10 гаруй улсын ихтэйд сургуулиудтай хамтран ажиллаж байна. Бүгд найрамдах Солонгос улс, Япон, бүгд найрамдах Хятад ард улс зэрэг 10 гаруй улсаас 100 орчим суралцагчид бакалавр, магистр, докторийн төвчний сургалтанд суралцж байгаа нь тус сургуулийн сургалтын чанар, нэр хүнд юм. Багшийн сургууль. Монгол улсад багшлах боловсон хүчин бэлтгэж ирсэн ууган сургууль болох багшийн сургууль нь 1922 оноос хойш бага ангийн багш, дуу хөгжмийн багш, номын санч, пионерын удирдагч, биеийн тамирын багш, согог зүйч багш мэргэжилтнийг тус бэлтгэсээр ирсэн. Эх орны хөгжлийн ирээдүй Монгол хүнийг сургаж бэлтгэх нь боловсролын салбарын гол зорилт бөгөөд энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд багшийн хөгжил чухал байр суурийг эзэлнэ. Багшийн сургууль, сургуулийн өмнөх боловсролын сургууль, арга хангайн багшийн сургуулийг нэгтгэж, бүрэлдэхүүн 5 сургуулийн нэг багшийн сургуулийг эмхлэн байгуулсан. Сургуулийн захирлаар доктор Мандах, сургуулийн өмнөх боловсролын салбар хариуцсан дэд захирлаар доктор, профессор Наран Цэцэг, багшийн сургууль хариуцсан дэд захирлаар доктор Булган, арга хангайн багшийн сургууль хариуцсан дэд захирлаар Батсуур нар томилогдсон ажиллаж байна. Сургалтын зорилго агуулга нь танхимд мэдээлэл дамжуулж сурахаас илүү танхимаас гадуур чөлөөтэй орчин нөхцөлд сурах, судлах боломж олгон дэлхийн ертөнцид гарч байгаа байгаль, нийгмийн гэнэтийн өөрчлөлтийг мэдэрч түүнд нийцүүлэн үндэслэлтэй зөв шийдвэр гаргах чадварыг эзэмшүүлэхэд чиглэх боллоо. Боловсрол судлалын сургууль. 1951 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тушаалаар 7 кабинет байгуулсны нэг нь сурган хүмүүжүүлэх кабинет байсан бөгөөд идэвхтэйгийн боловсрол судлалын сургууль үүсэн хөгжих үндэс суурин байсан юм. Боловсрол судлалын сургууль нь сэтгэл судлал, арга зүйн тэнхим, нийгмийн ажлын тэнхим, боловсролын судалгаа, арга зүйн тэнхим, насан туршийн боловсролын тэнхим, боловсрол судлалын төв, хүүхдийн хөгжил, тарих судлал, сэтгэл зүйн төв гэсэн үндсэн бүтэц болон судалгааны арга зүйн баг, мөн цахим онлайн сургалтын арга зүйн баг тус сургуульд ажиллаж байна. Боловсрол судлалын сургуулийн захирлаар доктор, дэд профессор цогцолмаа нийт 65 эрдэмтэн багш ажилтан ажилчинтайгаар ард иргэдэд боловсрол эзэмших, тасралтгүй хөгжих, дахин мэрэгших шаардлагатай боловсролын үйлчилгээг нээлттэй, тэгш хүртээмжтэй, үр ашигтай хүргэж байна. ЮНЕСКО, ДАД, ДАНИДА, АДРА, СОРС-ын сан, Хүүхдийг ивэх сан, ЖАИКА, Каритас зэрэг олон улсын байгууллага, боловсрол соёл шинжилгээ ухааны яам, нийгмийн хамгаалал хөтөлмөрийн яам, боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг, зайны сургалтын үндэсний төв, хүүхдийн төлөө үндэсний төв зэрэг байгууллагуудтай боловсрол судлал, нийгмийн ажлын чиглэлээр хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэн ажилладаг юм. Урлаг биеийн тамирын сургууль. 2014 онд дүрслэх урлаг технологийн сургууль, биеийн тамирын сургууль нэгдэн урлаг биеийн тамирын сургууль нэртэйгээр Монгол улсын боловсролын их сургуулийн бүрэлдэхүүн 5 сургуулийн нэг болж сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа явуулан хөгжлийн шин замаар замнаж байна. 1955 онд Улсын багшийн институтын дэргэд биеийн тамирын багш бэлтгэх анги, 1958 онд зураг, шугам зураг, хөдөлмөрийн дээд мэргэжилтэй багш бэлтгэх зорилгоор зураг хөдөлмөрийн анги нээж эхлүүлснээр өнөөдрийн урлаг биеийн тамирын сургуулийн суурь тавигдж байсан түүх байдаг. Түүхэн цаг хугацаанд зураг, хөдөлмөр, үйлдвэр, сурган, кино, драм, биеийн тамир,
байгалийн ухааны факультет, улсын багшийн дэд сургуулийн биеийн тамир, урлагийн факультет, тэнхим зэрэг олон удаагийн зохион байгуулалтад орж ажиллаж байсан түүх байдаг. Гадаад харилцааны алба. Гадаадын их дэд сургууль, байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, шинээр холбоо тогтоох, оюуны болон материалын хөрөнгө оруулалт хийх боломжийг нэмэгдүүлэх, сургалт, эрдэм шинжилгээний хамтарсан хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх, багш, оюутан солилцох зэрэг хамтын ажиллагааг олон хэлбэрээр өргөжүүлэн явуулах шаардлагыг үндэслэн 2007 оны 2 дугаар сард захирлын ажлын албанд гадаад харилцааны төв нээгдсэн бөгөөд 2014 оноос гадаад харилцааны алба нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Манай сургууль Америкийн нэгдсэн улс, Канада улс, Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад ард улс, Япон улс, бүгд найрамдах Солонгос улс, бүгд найрамдах Турк болон өндөр хөгжилтэй гадаад орны 90 их дэд сургууль, олон улсын 20-од байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээтэй бөгөөд хамтын ажиллагааны гол хэлбэр болох олон улсын төсөл хэрэгжүүлэх, багш нарын мэрэгжлийг дэвшлүүлэх, оюутан солилцох, сургалтын орчныг орчин үеийн төвшөнд бүрдүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Монгол улсын боловсролын их сургууль нь олон улсын эрдэм шинжилгээний баг хурал, оюутны урлаг спортын их наадмуудыг тогтмол зохион байгуулж хэвшлээ. Тус сургуулиас санаачлан анх удаага Монгол туурахны оюутны урлагийн их наадмыг өнгөрсөн жил зохион байгуулж, Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны их сургуулийн оюутан залуус оролцсон байна. Ийхүү Монгол улсын боловсролын их сургууль хэмээх 65 жилийн бахархалт түүхтэй их сургуулийн хөгжлийн ирээдүй тод харагдаж, бүрх алсын зүг тэмүүлэн багш, ажилчид, оюутан сурагчид нь сэтгэлдээ галтай, зүтгэлтэй ажиллаж хөдөлмөрлөж хийж бүтээхийн төлөө чармайн зүтгэж өнөөгийн энэ өндөрлөгт хүрснийг тоомлон өгүүлэхэд ийм байна. Ийхүү Монгол улсын боловсролын их сургууль хэмээх 65 жилийн бахархалт түүхтэй их сургуулийн хөгжлийн ирээдүй тод харагдаж, бүрх алсын зүг тэмүүлэн багш, ажилчид, оюутан сурагчид нь сэтгэлдээ галтай, зүтгэлтэй ажиллаж хөдөлмөрлөж хийж бүтээхийн төлөө чармайн зүтгэж өнөөгийн энэ өндөрлөгт хүрснийг тоомлон өгүүлэхэд ийм байна. Хөгжил дэвшлийн зам дээр хэдийнэ гарч, бодлого үйл ажиллагаа нь хэтийн ирээдүйдээ чиглэсэн, хүндээ хүрсэн, оюутан суралцагчдын сурах таатай орчныг бүрдүүлсэн, багш нарынхаа эрдэмжилт, мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн цогц бодлого хэрэгжүүлж байгааг өнгөрсөн богино хугацаанд хийсэн томоохон шинжилэлүүд харуулж байна.